Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, миний бие та бүхэнд яг одоо Sika Intensive Cream-ийн тухай мэдээллийг хүрэхэд бэлэн болоод байна. За, Queen 7-т цувралын 5 дахь одоо цуврал байна. Зарагт хүн 45,000 вон. 50 мг-ийн савлгаатаагаар савлагдсан байгаа. За, тэгээд энэ 7-т цуврал дундаас хамгийн үнэтэй одоо бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэжээлийн хам тос маань. Тэгээд ер нь бүх одоо цувралууд дундаас хамгийн үнэтэй байдаг зүйл нь бол энэ тэжээлийн тос гэж бол бид нэр одоо бүгдээрээ хангалттай мэднэ те. Хамгийн их тэжээлийг одоо тухайн цувралын хамаг шидэн тэжээлийн тоснд одоо байдаг гэхэд илүүдэхгүй байхаа. Тэгээд манай энэ тосын савлгаа нь бас яагаад ийм үнэтэй байгаа вэ гэхээр энэ савлгаанда бас учир нь оршиж байгаа. Өмнө нь бидний одоо тэжээлийн тоснууд бол дандаа ийм савлгаатай биш. Тагийн сөхтөг те сөхөөд ингээ авахаар нэгдүгээрт ингээ орчны хүчил төрөгчтэй нэлээд ингээ асуудалд орд юм байна л да. Удаан халуулсан асуудалтай болдог гэсэн үг юм байна. Дээр нь энэ орчны нэм бактери бас ингээд шавах одоо асуудал байдаг юм байна. Тэгэнгүүт одоо тэр асуудлаас одоо бид нэр ангижирч чадсан гэсэн үг юм байгаа. Одоо Sika Intensive Care-ийн маань ийм савлгаатай орж ирснээр тэгээд маш гоё нэг дараал дээрээс нэг дараал энэ цэцэг шиг хэлбэртэй хөөрхөн нэг удаагийн хэрэглэг гараад ирнэ. Тэнгүүт нь бид нар аваад зурчиж байгаа гэсэн үг. За тэгэд энэ маань өөрөө ямар урс найрлагатай урсан бэ гэдэг зүйлээ хамтдаа харцгаая. Цайруулах үйлчлэгээтэй, өршлөг тэнэлэх үйлчлэгээтэй байгаа. За тэгэд гэмтсэн өрсөлтэй арсыг маш сайн тайвшруулж өгдөг одоо хэсэг бол энэ манай тэжээлийн тос байх нь. За тэгээд арсны ханыг одоо чангалж өгөх зорилттой өршлөг тэнэлгэж өгнө, арсыг цайруулж өгнө. Арсанд чийг одоо хангалттай өгөх одоо зорилттойгоор бүтээгдсэн байна энэ тос маань. За тэгээд энд орсон байгаа орц найрлагын дундаас одоо бид нар арсны үндсэн хэсэг гэж бид нар нэрлэж байгаа шүү дээ. Үндсэн хэсэг дээр байдаг коллаген, эластин, хиалурин гэж нэрлэгддэг. Энэ гурван зүйл ингээд үндсэн хэсэг дээр дүүрэн байж өгөх юм бол бидний арс ингээ хангалттай гоё юм хөрхөн тэг хүүхдик шиг юм чанга дээр нь бом гой байж болох юм байна л да. Өвчлөөж одоо хонх байхгүй те. Тэгэхээр эластин, хиалурин, коллагенд бол маш сайн анхаарч өгöd одоо тэднийг бүгдийг зохицуулж чадах бүх орц найрлага бол энэ технологи бас энд орцсон байдгийн. За тэгээд энэ Sika гэдэг үг те энэ Sika гэдэг үг маань одоо ямар юунаас үссэн бэ гэхээр Pampour гэдэг бид нэр барын 5 өвс гэдэг ургамлыг бол мэдж байгаа. За тэрний одоо англи нэр нь бол энэ Centella acetica гэдэг ийм барын 5 өвс байна. Тэгээ барын 5 өвсний шүүсийн 40% одоо илүүтэйгээр энэ орц найрлаганд бол орсон байгаа юм байна. Тийм учраас энэ өрсөлтэй арсанд маш сайн гэсэн үг л дээ. За тэгээд энэ Centella acetica-гийн товчилсан үг нь Sika гэж дуудаж байгаа гэж ойлгож байна. Тэгээд солонгосод нөгөө эсийн араас ороод тэр Shika гэж дуудаад байдаг байхгүй тий. Бид нар бол Sika гэж дуудчиход бол асуудалгүй. За тэгээд маш гоё арсыг эрүүлжүүлж те одоо чангалж өгөх өндөр чадалтай пептид орсон байгаа юм. За тэгээд коллаген бустинг пептид гэдэг. За энэ пептид орсон байгаа юм. За эластин чүгчийн за эластиныг бас одоо идэвхжүүлж өгдөг пептид орсон байгаа. Нуна пептид орсон байна. За карношин гэдэг. За карношин ч гэсэндээ одоо арсанд маш сайн пептидийн нэг бол энэ карношин байгаа. За хавсан пептид гэж пептидийн нийлэмж гэж хэлж болно. За тэгээд энд мөн арсны одоо гүнээс нь эхлээд ийм хуурайгийн тэ хуурай байлгахгүйгээр
хангалттай чигээр дөрвөж өгч 11 төрлийн хялорын нэг одоо амин хүчил орж өгсөн. Хялорын хүчил орж өгсөн баг. 11 төрөл. Тэгэхээр яаж юм эластиныг идэвхжүүлж өгж гин, коллагеныг идэвхжүүлж өгж гин, ахаа 11 төрлийн хялорын ороод өгчөж байгаа байхгүй. За тэгээд пантенол гэж. За энэ пантенол гэдэг зүйл маань өөрөө арьсан нэг чигийг ингээ өгөөд дахиад чигийг ингээ гадагш нь алдаггүйгээр төгжиж өгдөг зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ пантенол орсон байгаа. За бетаин орсон байгаа. Бетаин бас мөн адил арьсанд чигийг хангаж өгөөд дахиад чигийг алдахаас нь урьдчилан сэргийлж бас төгжиж өгдөг. Бас нэгэн одоо төрлийн витамин гэж хэлэх үү. За бетаин бас ингээд нэмж орж ирсэн байгаа. За тэгээд бидний арьс сайруулна тэ өршлөгдөх нийлгэн гэдэг маань бас одоо жемокин интенсив крем, сика интенсив крем маань ингээд баталгаажуулаад Солонгосын гоо сайхны газраас баталгаажуулаад сертификат бас авсан байна. За арьсыг бас бэхжүүлэхэд одоо зөвхөн энэ жемокин 7-т цувралд орсон 6 төрлийн орц найрлага байгаа. Нэгдүгээрт нь одоо совдны нано шүс тэ за бучспром гэд эмийн гаралтай урамл байгаа. Энэ өөр арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. Антиоксидант чанар асар өндөртэй. Тэгээ грин ти биом 5 төрлийн үр тариа гэдэг эсгсэн буурцаг, эсгсэн цагаан будаа, эсгсэн сувбаа арваа, эсгсэн төмс, эсгсэн хүн орхойтой орж өгснөр энэ маань бас арьсыг цайруулж өгч байгаа, арьсан чигийг өгч байгаа юм. За тэгээд саяны яадаг сика биом за бас орж ирсэн. За сика биом маань бас ясна пантенол, барин тавгус, тэгээ матексоид гэдэг. За эдгээр зүйл маань орснараа мөн адил арьсыг маш сайн тайвшруулж өгöd арьсыг одоо ханыг бэлгэлж өгдөг одоо онцлогтой байгаа. Тэгээд миний 1450 XCP018 гэдэг тийм. За энэ бол Шведийн эрдэмтдийн бас гаргаж авсан үржлэг тэмүүлэх одоо зорилттой одоо технологи байгаа. Тэгээд эдгээрийг бас давхар агуулсан. За арьсанд одоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг бас ингээд тестээр баталгаажсан байгаа юм. За бид нэр өөрийнхөө тэ одоо өнөөгийн хэмжээнд тааруулаад та өөртөө хэрэглэхэд болно. Бүх одоо арчилгааны хамгийн төгсгөлийн тэжээлийн тосны хэсэг болчихно гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд хэрэглэхдээ ингээд дараад хэрэглэн гэсэн тэ. Одоо та бүхэнд би нэмэлтээр нэг юм юу харуулъя. PPT давхар харуулад явчихъя. За энийг бас хараад авах юм бол та бүхэнд хэрэгтэй байх бах. Яг энэ юуны коллаген дээр нь эластинд зориулсан одоо технологи гэж юм байгаа хгүй. Тэгээд энэ технологи нь өөрөө юу вэ гэхээр Syncore гэдэг энэ одоо коллагеныг маш сайн идэвхжүүлж өгдөг. Тэгээд дээр нь коллагеныг одоо задлахгүй зориулттай 50-д баг. Тэгээ энэ өөрөө асар өндөр өрчлөөний эсрэг одоо байгаа. Тэгээ Шведийн DSM гэдэг асар одоо удаан хугацааны туршид одоо гоо сайхны энэ арьс чангалдаг одоо чиглэлээр бол маш алдартай үйлдвэрт одоо энэ технологи бол гаргаж авсан байгаа. Тэгээд энэ Syncore-ыг бид нэр одоо энэ Sika Intensive кремийг ярихад бол огт мартаж болохгүй. Тэгээд энд коллагенийн нийлэгжилт маш өндөр байна. Тэгээ энийг түрхэхэд 76%-аар одоо коллагенийн нийлэгжилт бол өссөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө маш өндөр одоо өсөлт гэж хэлж болно. Тэгэхээр бид нэр түрхчээ дахиж давхар түрхэд тий хоёр давхар түрхэд эдгээр яваад хахад бол маш гоё арьсаа бид нар богино хугацаанд чангалж авах боломжтой байгаа гэж үзэж байна. Тэгээ Syncore маань ийм одоо уурт гүн үрчлээ байсан бол тий 12-7 хоногийн дараа ийм бүтгэн болчихж байгаа байхгүй юу. За өмнө нь ийм одоо нүдний үрчлээ байсан бол 12-7 хоногийн дараа ингэж багасчихна. Тэ энэ бол одоо Syncore-ийн үр дүн байгаа. За дараагийнх нь энэ эластины одоо нийлэгжилтийг бас маш сайн дэмжиж өгдөг гэж штэ. Одоо дэмжиж өгдөг 50 байгаа хгүй Ideal Lift гэдэг. Тэгээд энэ Ideal Lift маань одоо Францын Sederma
Сэдамаса гэдэг. За Сэдэрма гэдэг газарт бол үйлдвэрлэгдсэн. За маш сайн коллагенд идэвхжүүлж өгдөг одоо технологи байгаа юм. Тэ. За энэ хардан арсыг ингээд ийм их сүдэртэй байсан бол энийг төрсөн дараа ингээд сүдэр нь багасаад ингэж ирж байгаа жишээ нэ. Арс бол ингэж гоё орж ирж байгаа. Тэгээд энэ Шведийн, Францын одоо технологиг ашигласан Idealift дээр нь Syncol тэгээ 11 төрлийн хяолерыг орсон гэж штэ. За тэгэж бид нэр одоо ийм гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа юм биш үү гэдгээ та нар бүхэн маань марталгүй хүмүүст бас дуулгаарай гэж зөвлөе. За тэгээд бид нэр хэрэглэх нь те Steph-ыг нь cleanser за гоожуулаад бид нэр витамин С глутатион серум төрхлөө recovery serum энэ бол өглөөний арчилгаа явж байна. Тэ recovery serum төрхлөө энэ Cica intensive крем төрхлөө тэгээд нарын тасаа BB крем. За энэ бол өглөө бид нэг гарахтаа өдөржингөө энэ бол дараалалаар явна гэсэн. Шөндөө болохоор бид нар нөрөө угаалаа, гоожууллаа. Гоожлохтаа бид нар бодно шүү дээ 7-т 3-аас 4 тий. За тэрийг мартаж болохгүй. Тэгээд глутатион витамин С-ийн серум шүршлээ, recovery oil серум төрхлөө тэгээд Cica intensive крем төрхлөө. Энэ бол таны шөнийн ас арчилгаа байгаа. Тэгээд мультисенс ампултаа бас бид нар хослуулад байгаа шүү дээ. За мультисенс ампултаа хослуулсан тохиолдолд глутатион витамин С-ийн серумын араас одоо энэ 5x ампула төрхөх байх нь. Тэгээд хамгийн төгсгөлд нь одоо мультисенс ампула шүршиж өгөхэд одоо бид нэр 70-аас сэдтэйгээ хослуулад 5x мультисенс ампулыг бас хослуулж бас хэрэглэх боломжтой байгаа. За ингээд өнөөдөр үгээр Cica тэжээлийн тасны мэдээлэл та бүхэн төрөглөө. Өөртөө хайртай хүн болгоны хэрэглээ. Гарцаагүй манай одоо Gemma-гийн гоо сайхны одоо цуврал бүтээгдэхүүн байдаг гэж ам бардам, нүүр бардам хэлье. Тэгээд Gemma-гаар та бүхэн өөрийнхөө хүсдэг эрүүл мэндийг, өөрийнхөө хүсдэг гоо сайхныг, өөрийнхөө хүсдэг санхүүгийн эрчилгээнд хүрэх болтугай. Танд энэ сургалт таалагдсан бол лайк дараад бас өөрийнхөө хайртай хүмүүст хүргээрэй. Амжилт хүсье. Амжилт зүтгэж байгаа нэгэнд маш ихээр асгардаг. Тэгэхээр давхиалаагаарай. Таны хичээл зүтгэл гайхалтай үнэлт цаг ирнэ шүү. Хайртай шүү. Өндөр жаргал байлаа.